Баярлалаа үзэгчдээ өглөө хөтөлбөр үргэлж ирж байна. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт бид студиэс зочинтой ярих гэж байна. Ингээд бидний уралдааны студид Монгол Улсын 4 дахь ерөнхий аудитор Хүрлбаатар иржээ. Танд өглөөний өдрөгээ сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Танд бас өглөөний мэнд хүргэе. За баярлалаа. Бид өнөөдөр үзэгчдэд муу зуршлаа ер нь хэрхэн ялан дийлэх вэ? Муу зуршлаасаа хэрхэн ангижирч болохгүй талаар мэдээлэл зөвлөгөө өгөх гэж байна л да. Хүн ер нь нийгэмд оршин тогтнохын тулд бусадтай зөв харилцаж сурах хэрэгтэй. Зөв харилцахын тулд өөртөө байгаа тэр муу бүхнээ ер нь таягда хаях шаардлагатай байдаг л да. Муу зуршил ер нь анх юунаас болж бий болоод байна? Бид тэр муу зуршлыг яаж өөртөө бий болгоод байгаагаас яриагаа эхлэе. Тэгээд ер нь бол хүн энэ хорвоодоор төрж мэдлсэн бол хамгийн чухал юм бол өнөөдөр хүн ёсоор ажиллаж амьдрах хэрэгтэй. Тэгэхээр муу юм гэдэг бол хүн ёсны жам ёсны юмнаас зөрсөн, зөрүүтэй, буруутай юмыг бид нар муу зуршил гэж яриад байгаа. Тэгэхээр альва юмыг муу сайн гэж ярихдаа муу сайн гэдэг бол зөв буруугийн туйл гэж ойлгоод байхгүй. Муу гэдэг бол буруу юмны туйлна. Зөв гэдэг маань сайн юмны туйл нь болчиход байхгүй сайн гэдэг бол. Тэгэхээр энэ дэр бид маш сайн ялгаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ хүн бол хүч чадалтай хүн гэж ярьдаг шүү дээ. Хамгийн ялдаг бусдыг дийлэхээс илүү өөрийгөө ялан дийлдэг хүн бол хамгийн хүч чадалтай хүн гэж ойлгох байхгүй. Тэхийн тулд эхлээд хүн өөрийгөө энийг буруу, муу зуршил, муу зүйл гэх юм бол энийг хийхгүй чаддаг байна. Айлхаар тэрээс хол байх хэрэгтэй. Ингэж чадвал тэр муу зуршил. Муу гэдэг сая бид нар ярьлаа шүү дээ. Товчгоо хэлэхэд зуршил гэдэг нь байнга давтж яадаг. Тэрийг өөрөө мэдхгүйгээр хийж яадаг үйлийг зуршил гэдэг шүү. Тийм учраас зэрэг энэ зуршлаасаа салах хэрэгтэй. Салахын тулд өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй. Тэгээ энийг монголчууд ярьж хүн багаасаа хүлэг болох унаасаа гэж. Тийм болохоор аливаа үйлийг багаасаа сурах хэрэгтэй. Яг хүүхдүүд багадаа үүдийн өөрхийгөө хичээл номыг цагт нь хийдэг, өглөө босоод биеийн тамираа хийчдэг, биеэ чирэгжүүлдэг, шүдээ сайх угаачдаг, эцгийнхээ өгөнд дурдаг, ахмад насны өөрөөсөө эцээ хүндэлдэг. Энэ бүгдийг багаасаа сурах юм бол тэр муу зуршлаас холдно л гэсэн. Тэгэхээр сайн муу хоёрыг ялгах сурдаг болно л гэсэн. Тэгээ энэ рүү бид нар анхаарах хэрэгтэй. Тэгэхээр би бас ингэж бодсон байна. Бид нар монголчууд гээд муу зуршил гэж ярьж байна. Гэтэл муу зуршил энгийн амьдрал төрийн төвшин ч юм уу бизнесийн төвшөнд улсын төвшин гэх 3 төвшөнд байна л да. Муу зуршил гэдэг юм бол. Бидний болохоор зуршил муу юм гэж зуршил гэхэлэр өөр энгийн амьдралдаа бодоод байна. Гэтэл энэ маань улс төрийн төвшөнд очдог бас явсаар байна. Тийм учраас бид нар айлхоор энэ муу зуршилаас баг дээрээс хатах хэрэгтэй. Зөв үйлийг хийж сурах хэрэгтэй, муу сайныг ялгах сурах хэрэгтэй юм шиг. Хүүхэд багаасаа ингээд эцэгийнхээ өгөнд ордог, ахмадаа хүндэлдэг, бусдаагаа эвтэй найртай байх хэрэгтэй. Энэ сайхан юмыг сурах хэрэгтэй. Тэр буруу юмуудыг хаях хэрэгтэй. Хитрхи эрхэлдэг. Энийг болчих хэрэгтэй байхгүй. Энэ зуршлаасаа салах хэрэгтэй. Тэрэл төрөний идэг ялан дийлж чадах хэрэгтэй байгаа маа. Бизнесүүд бидний бас хүмүүстээ бас санаа аваасаа бусдын маань энэ төл рүү бизнес маань зөв бизнес эрхлээс ирэх байхгүй. Зах зээлийн эдийн засгад ороод бид нар 30 гаруй жил явлаа. Энэ хугацаанд бид нар бизнес гэдгийг ойлгодог ашигын төлөө гэж ойлгоод альхаар ашигтай л ажиллаж болно гэдэг бизнесийн компаниуд ашигын төлөө ажиллаад хүний бодлого нийгмийн хариуцлагыг мартсан байсан. Харин сүүлийн үед нийгмийн хариуцлага ярьдаг болсон. Хоорондоо өрсөлдөөд нөгөөдгөө дампууруулчаад би мундаг бизнес. Эсвэл гадаадаас хамгийн чанаргүй бүтээгдэхүүнийг хамгийн хямдхан үнээр авч ирээд монголчуудаа үнэтэй зарчаад ашиг олцоод би мундаг бизнес гэж ойлгоод байдаг. Энэ биш ээ. Үнэхээр бизнес таа юм бол ямар юу гэхлээр тэр хамгийн чанартай барааг хямдхан олж ирээд Монголынхаа ард түмэд өгөх ёстой. Өөрхийг зарлыг шингээд. Энэ бол нийгмийн хариуцлага жинхэнэ шудраг бизнес. Энэ бол тийм бизнес бахан хүн өнөөдөр нэг удаа хуурдаж болно. Ард түмэн маань 2 дахь удаа хуурдахгүй ш. Хэрэглэгч маань хуурдах. Тэгэхээр та мөнхийн ашигтай бизнес гэвэл хүндээ хэрэгтэй бизнес хийж сурах хэрэгтэй байхгүй. За энэ бол бизнесийн зарчим шүү. Тэгээ бид нэр жоохон андуураад яваад ирсэн. Энэ маань бас л бизнесэнд барих муу зуршлууд энийг багхгүй. Энэ хүний ингээд хуурж мэхлээд ашиглаад болно л гэж ойлгодог. Эсвэл хин нэгнтэйгээ өрсөлдөж дампууруулчаад энэ мундаг бизнес гэдэг энэ зуршлаасаа салах хэрэгтэй биш. За дараагийн 3 дахь улс төрчдийн хувьд бид нар бодох хэрэгтэй байна. Бид нар ч улс төрд маань ард түмэн төрдөө итгэх болчихлоо. Энэ яагаад итгэх болчихвол бид нар олон жил 30-аад жил улс төрчд маань намууд маань амлаад амснаа хэрэгжүүлдэг. Нэг хэсэг 96 оны сонгуульд орж явах чинь тийм технологи гарсан сонгуул. Амлаад хэрэгжүүлж хийх чадах нь хамаагүй. Тэгсээр гал ялцдаг. Энэ нь явсараад ингээд хий хоос амлалт болоод энэ эргээд муу зуршил учраас муу хэв маяг технологи учраас өнөөдөр эргээд төрдөө ард түмэн итгэх болчих. Тэгэхээр төрдөө итгэх ард түмэнгүй төр гэдэг маань өнөөдөр ямар төр байх вэ тийм үү? Тэгэхээр ард түмэнгүй төр гэж явахгүй төргүй ард түмэн гэж байхгүй. Тэгэхээр энэ хоёр маань ингээд салчих гээд байгаа юм аа. Тийм үсэд бид нар энэ муу зуршил гэдэг юмнаас хаалах хэрэгтэй. Муу гэдэг үгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Муу зуршил
тухайн хувь хүнд эхлээд нөлөөлж байна. Цаашлаад ойр хавийн одоо гэр бүлийнхэн байнга харилцдаг хүмүүст за цаашлаад таны хэлсэнчлэн одоо ажлын байран дээр гараад бүр цаашлаад нийгэмдээ тухайн улсын хооронд хүртэл нөлөөлөх ийм хүчин зүйл болоод байна шүү дээ. Тэгэхээр зуршил үүсэж байгаа шалтгааныг бид бас хэд хэдэн хэсэгт ангилж үзэж болох болов. Магадгүй тухайн хүний амьдарч байгаа орчин нөлөөлөд байна уу? Эсвэл нийгэм нөлөөлөд байна уу? Тэр хүний амьдралын хэв маяг л ер нь бол муу зуршлыг бий болгох гол хүчин болж байна удаа гэж харж байна л да. Тийм альбаа юм ч одоо ахуу бид нар ярьдаг шүү дээ. Ахуу хангадагч шүү. Эсвэл одоо оюун санаа хангадагч шүү гэдэг маргаантай шүү дээ. Одоо дахин хангадагч өндөг хангадагчтай адилхан энэ зуршил маань бас л одоо нийгмийн нөлөөлөл бас нөлөөлнө. Бас хувь хүнээс шалтгаална. Тэр хүнийг одоо бид нар түрүү бид андилж ирсэн. Хөлөг болох унаганаасаа хүн болох багаасаа гэдэг чинь гэр бүлийн хүмүүжил маш чухал. Тийм болохоор үр хүүхдээ бид нар эцэг эхчүүд зөв хүмүүжүүлж хүн болох хэрэгтэй. Өнөөдөр одоо юу гэдэг бид нар одоо төрийн албан хаагч юм уу янз бүр албан тушаал хүн очиход ярьдаг шүү бид нар. Одоо мэдлэг чадвартай туршлагатай юм хүмүүсээ томлё гэж ярьдаг, сонгодог. Гэтэл өнөөдөр энэний цаана одоо ичнээ сайхан мэдлэг болсотой одоо гадаад дээд сургууль төгс боловсруулсууд ирээд ажиллаж байгаа мөртлөө ард түмнийхээ итгэлээд байхгүй. Хүн төрийн ажлыг хийж чадахгүй шүү. Яагаад гэвэл цаана хүн чанар гэж байна. Хүний мэс чанар байх хэрэгтэй. Тэгээ энэ дээр бид нар хүүхдтэйгээ багаас нь хүн чанар, хүний мөн чанарыг суулгаж өгөх хэрэгтэй юм шиг. Монгол хүн болж хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэгж чадах юм бол энэ муу зуршил, энэ муу үйлүүдээс бид нар зайлаж Монгол улс маань одоо хөгжих юм байна гэж харж байгаа. Тэрийн зуршил гэдэг муу зуршил гэдэг маш чухал. Маш тэнэ хэлдээд байдаг одоо тэр ахуй нийгмийн бүх нөлөөлөл байгаа. Тэр монголчууд бид нар жоохон сэтгэлгээний өөрчлөлтөө хийх хэрэгтэй. Муу зуршил магадгүй одоо нийгэмд л ийм байдаг гэсэн бас хандлага ойлголтыг бий болгоод идэм болов. Ялангуяа яг тэр одоо ажил амьдралын гарааг эхлээд альва нэг байгууллагт хараалагдаад эхлэхээр угаасаа л ийм л байдаг гэсэн нэг ийм одоо тогтсон бичигдээгүй дөрмийн одоо хүрээнд хүмүүс байгаад байдаг шүү дээ. Үүний цаана бас л нөгөө удирдах албан тушаалтнууд байдаг юм уу? Альва нэг хууль гаргаж байгаа, баталж байгаа хүмүүсийнхэн тэр одоо муу зуршилтаа ялан дийлэгдээд гаргасан шийдвэр нь олон хүмүүсийн амьдралд бас нөлөөлөд байна шүү дээ. Тэгэхээр энэ муу зуршлыг байхгүй болохын тулд бид хаанаас нь эхлэх ёстой вэ? Яаж залруулж болох юм бэ? Хувь хүний оролцоо талаас нь тайлбарч. Ер нь бол одоо муур цусаас салахын тулд хүмүүс эхлээд энэ бид нар юу болох вэ гэдэг муу муухай юм гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Зөв буруугаа ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар өнөөдөр бусд нь ингээд хийгээд байгаа буруу юмыг бид нар энэ болоод ингээд бусд нь хийгээд байхдаа би одоо ичнэ шударгаар суугаад юм хийхгүй гэдэг юм болоо. Бусд нь тэр буруу аргаар, муу аргаар одоо амжилтанд хүрээд шүү дээ. Одоо гэдэг дарга нарын одоо сүнхийг барьж гүйж байгаа дарга болчдөг ч юм уу мэдлэг боловсруулаад эсвэл одоо хуурамч бичиг баримт төлөвлөлөөд одоо ажлаа бүтээдэг ч юм уу хүнд худлаа хийж байгаад ажлаа бүтээчдэг. Энэ тэгээд нөгөө улсууд нь амжилтанд хүрээд байгаа учраас эн чинь болдгийм байгаад нөгөө муу зуршлын араас хүмүүс яваад байгаа. Илүү хялбар юм байна гэдэг ойлгомжтой. Гэтэл юм уу эргээд одоо амьдралын ертөнцийн жам ясна ертөнцийн үүлийн үр гэдгийг ойлгоог улсууд ингээд яваад эцсийн үр дүнд ингээд буруу аргаар явуулах дээр амьдрал нь хизээ нэгэн цагт хохирдог. Эргээд энэ үүлийн үрээ эдэлдэг байхгүй. Одоо гэдэг хомсолсоор хулгайч болтгоо гэдэг шиг. Тэгэхээр энэ үүлээс бид нар салах хэрэгтэй байгаа. Тэгэхээр тэр хүмүүс юу гэхээр тэр бид нар одоо юу гэхээр энэ хууль тогтоол одоо шийдвэрийг ингээд дагаж мөрдөх хэрэгтэй бид нар нийгэм. Гэхдээ бид нар энэ байгалийн зам ёс, байгалийн хууль, энэ ертөнцийн зам ёс, хүний зан үйл, хүний ертөнцийг ойлгох хэрэгтэй. Хүн гэж юм бэ гэдгийг ойлгох. Тэгжээж бид нар ойлгох юм бол энэ хуулиндаа зохицуулж яаж өөрчлөлтөө хийгээд хүн амьдрах. Өнөөдөр одоо юу гэдэг хүн зөв амьдрах гэсэн амьдралыг ойлгох, амьдралын утга учир болсон хизээч муу юм хийхгүй. Хизээ нэгэн цагт миний үүлийн үр, миний үр хүүхэд, миний нэр хүн дээр амьдрал, миний үүлээр амьдрдаг юм а гэдгийг ойлгох юм бол хизээч буруу юм хийхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ ертөнцийн зам ёсны амьдралыг бид ойлгох хэрэгтэй юм шиг Монгол. Тэгэхээр бид нар өвгдөөс мэнийг маш сайн ойлгож ингэж амьдрал ахуй зохицуулж явсан ахмадаа дээдлж хүндэлдэг, төрөө дээдлж хүндэлдэг ийм сайхан зан уламжтай ард түмэн шүү дээ. Таас энэ өглөө телевиз үзэж байгаа үзэгчдэд зөвлөөж альва нэг зуршлыг бий болохын тулд бидэнд дор хаяж 3-7 хоног хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл эргээд бас муу зуршлаас альва нэг өөрт тохироогүй тэр зүйлээс салахын тулд хэр хугацаа шаардлагатай болов? Юунаас эхлэх вэ? За ер нь хамгийн гол нь хүн бол эхлээд альва юм ялан дийлэхийн тулд өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй. Тэхийн тулд одоо тэр үүлийг хийхгүй гэсэн бол хийхгүй байх хэрэгтэй. Биенийг хийгээд үр дүн гарганаас мөл хийдэг тэрнийг бол зүтгэдэг байх хэрэгтэй. Тэхийн тулд хүн сэтгэлийн тэнхээтэй тэрийгээ зорьсон ажлаа хийх нь л явдаг. Хоёрдугаар өдөр тутмынхаа ажлыг тэрэндээ зориулж төлөвлөж чаддаг байх хэрэгтэй. Хамгийн гол төлөвлөлт шүү дээ. Яг бол одоо төлөвлөхгүй замбраагүй байх нь бас үр дүн гарахгүй. Бусдад бас амлалт өгч болох бах тийм. Магадгүй өөрийнхөө одоо муу зүйлийг ялан дэлхийн тулд хэр олон хүмүүсийн одоо туслалцаа дэмжлэг хэрэгтэй байх вэ? Тэр хөө өөрөө л ганцаараа яваад идэг ойр дотных нь магадгүй найз нөхөд нь хамтран ажилладаг хүмүүс нь түүнийг нь төдийлөн дэмжихгүй байвал энэ бас нэг хол явахгүй болов.
тийш хүн чинь бас сэтгэлийн амьтан гэж ярьдаг. Хүн чинь ойлгоод тэ. Хүн чинь бас яг өөрчлөлтөөр одоо бид нар зарим нэг манай найз нар гэдэг байхгүй. За би гараач одоо өнөөдөр эхлээд тамираас гарлаа шүү гэл тэгээд гарчдаг байхгүй. Энэ маань ихлээр бусд маань одоо дэмжээ. Манай найз тамираас гарнаас ягаад татах гэх нэглээд болчдөг жишээ тэ. Энэ бол сайхан баг. Ингээд хүмүүс маань орчин маань биенээ дэмжиж явах хэрэгтэй сайн байна. Энэ бол маш чухал. Тэгэхээр нэгэндээ байнгын дэм өгч нэгнийгээ тусад дэмжиж явах шаардлага. Тэгээд одоо хүүхдүүдээ багаас нь одоо сайхан өнгөрөх миний хүү чи ухаантай, миний хүү хичээлдээ сайн, миний хүү чи одоо нүүр гараа угаачдаг гэж муугээ загнаад авах ш. Дандаа хөгжөөж өнгөрөөж тэр хүнийг урмаар дижээж явах хэрэгтэй баг. Тэгж одоо амжилтаар. Муу зуршил гэдэг энэ ойлголтын одоо хамгийн нэн тэрүүнд явж байгаа зүйл юу байгаа вэ? Таны харж байгаагаар ялангуяа манай улсад яг ямар төрлийн муу зуршил хамгийн өндөр давмгаалаад байна? За яг одоо бидний одоо нэг муу зуршил гэдэг одоо төрөний ингээд жирийн иргэдийн өдөр тутмын амьдрал бол байж дэш бид нар одоо гудамжинд хогоо хайчдаг, богч ажиллаж байгаа бохоо шийдчих, нус үлэмсэн хамаагүй хайчдаг нийтний газар ингээд тэрнээсээ болоод одоо гудам талаа маань ямар муухай болох вэ? Дээр нь янз бүрийн өвчин бактериуд харах гал энэ орчны бохирдолд нөлөөлж байгаа шүү. Тэгэхээр энэ зуршил байгаад байгаа. За дээр нь одоо төрөний ярьдаг улс төрийнхөө төвшин төрийн албан дээр бол бас нэг одоо юу гэдэг танил талд хоогоо татдаг, одоо хуулиа зөөдөлтгөө зөрчдөг тий. За хоосон худлаа амладаг одоо би одоо ийм мундаг хүн гэж худлаа ярьдаг тий. Тэгээд одоо тэрийг хэрэгжүүлдэггүй хийж бүтээснээ ярьснаа хийдгүү энэ одоо ингэ зуршил болчиход байгаа. Энэ маань их муу зуршил байна л да. Тэгэхээр энээсээ бид нэр салах хэрэгтэй. Эргээд энийг гаргахын тулд төрийн одоо байгууллагууд төр төвшөнд улс төрийн төвшөнд бол бид нар хариуцлагын тогтолцоог сайжруулах. Үнэхээр одоо чадна одоо амлсан юм бол тэр нь эргээд хийдэг хэрэгжүүлэх бол дараа нь төрөнтэй хариуцлага тооцох тэр улс төрийн намтай хариуцлага тооцох болох хэрэгтэй. Тийм шүү. Ер нь шат шатандаа бол маш хариуцлагын өндөр түвшинд аваад үзэх хэрэгтэй байх юм тийм ээ. Тэгжээж одоо бид нар ч хүүхдийг багаас муу зуршлаас салахын тулд бид нар ч аав ээж нь загнадаг тийм. За болохгүй бол одоо тэр одоо утсаар орлоо ч юу iPad-аар орлоод хураагаад авчдаг гэсэн тийм. Ингээд одоо бас тэр чинь хариуцлага тогтолцоо байхгүй. Тэрүүнтэй адилхан бас төрийн бүх шатны тогтолцоог тогтоох хэрэгтэй. За танд баярлалаа. Бидний ярилцах хугацаа өндөрлөж байна. Энэ өглөө урилга авч ирсэнд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье. За баярлалаа. Танд бас цаашдаа ажилд амжилт. За баярлалаа. Энэ өглөө студиуд бидний урилгаар Монгол Улсын 4 дахь ерөнхий аудитор Хүрэл Батар ирж та бүхэн зөвлөгөө мэдээлэл өглөө. Баярлалаа. Баярлалаа.